Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай иргэний тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Энэхүү явдал нь 2019 онд болсон үйл явдал. 2019 оны талархлын баярын урт амралтын өдрүүд өнгөрөөд ажлын өдрүүд эхэлж нэгд өдөр болсон ба Connecticut мужийн Ансонио хотод Рози Кларк гэх эмэгтэй ажилуулдаг өдөр өнжүүлэхэд багшаар ажилладаг Кристин Холлоуэй гэх эмэгтэй ажилдаа ирээгүй. Рози болон Кристинтэй хамт ажилладаг хүмүүс нь бүгдээрээ Кристин рүү холбоо барих гээд нэг нэгээрээ ойр ойрхон утас руу залгаад зурус биччихсэн боловч тэрээр утсандаа огт хариулаагүй байдаг. Кристиний хувьд тэрээр маш хариуцлагатай нямбай хүн. Ингэж ажилдаа ирэлгүй, ор сураггүй, таг чиг алга болох нь байтугай бүр ажилласаа нэг ч удаа хоцорч үзээгүй. Рози хэд хэдэн удаа Кристинтэй холбоо барих гээд чадаагүй. За бүр гэр бүлийнхэн рүү залгаад ч Кристинийг хаанагааг нь мэдэх хүн байгаагүй тул тэрээр цагдаагийн газарт дуудлага өгөн Кристиний гэрт нь очиод түүнийг зүгээр байгаа эсхийг шалгаад өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. За энэхүү хүсэлтийн дагуу цагдаагийн ажилтнууд Кристиний гэрт нь ирээд хаалгыг нь тогсон боловч хинч хаалга тайлаагүй. Гэхдээ гаднаас нь харахад хоёр давхрынх нь цонх нь онгорхой, бас хоёр давхарт байх угаалгын өрөөнийх нь таазан дээр байдаг жижиг цонхч мөн онгорхой байж байгаа нь харагдсан байгаа. Энэ бол мэдээж хэмийн үзэгдэл биш. Учир нь тухайн өдрийн өмнөх оройн цас орсон тул гадаа маш хүйтэн. Тэр тусмаа дээвэр дээрээ байх цонхыг онгойлгоход маш тохиромжгүй ийм цаг агаартай байсан үе. За Кристин Холлоуэй нь 43 настай, 1 2 сартай охин Ванессагийнхаа хамтаар амьдардаг. Тэрээр найз залуу нь болох Хосейтэй дундаасаа Ванессаг төрүүлсэн боловч тэд яг хамт амьдардгүй бас гэрлээгүй юм байлээ. Учир нь Хосей өмнөх гэрлэлтээсээ 2 хүүхэдтэй бөгөөд ээжийнхаа байшингийн бейсментэд буюу зойрны давхарт нь хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Тэрээр ажлын өдрүүдээр хүүхдүүдээ хараад хүүхдүүдтэйгээ хамт байдаг бол өмнөх эхнэр нь амралтын өдрүүдээр хүүхдүүдээ өөр дээрээ авдаг. Харин энэ үеэр нь Хосей Кристин дээр ирээд Кристин Ванесса хоёртой хамт цагийг өнгөрөөж аваад буцаад нэгд өдрийн өглөө гэрлүүгөө явдаг байсан байгаа. За Кристиний гэр бүлийнхэн түүнтэй холбоо барьж чадахгүй байсан тул Хосейтэй холбоо барин Кристинийг хаанагааг нь мэдхүү түүнтэй холбоо барьсан уу гэж асуухад Хосей тухайн өдрийн өглөө нь буюу 12 дугаар сарын 2-ны даваа гарагийн өглөөний 7 цагийн үед Кристин Ванессаг аваад ажилдаа явахаар гарч байгааг нь харсан хэмээн хэлсэн. Кристин өөрөө өдөр өнжүүлэхэд багшилдаг тул ажил руугаа охиныгоо бол аваад явчихдаг. За үүний дараа Кристинийг хайн гэрт нь ирсэн цагдаагийн офицерууд Кристинийг хаалгаа тайлахгүй, цонхнууд нь онгорхой мөртлөө дотор нь хүн байхгүй байгаа юм шиг байхаар нь мөн л найз залуу нь болох Хосейтэй холбогдсон хизээ хамгийн сүүлд Кристинтэй уулзсан талаар нь асуусан ба харин энэ үед Хосей ярьсан зүйлээ өөрчилж өглөө Кристинтэй уулзаагүй зүгээр л утсаар ярьсан. 5 дахь орой манай гэрээхэнтэй хамт бид нэр талархлын баяр тэмдэглэж агаад оройн нь Кристин Ванессаг аваад гэрлүүгөө явсан. Түүнээс хойш түүнийг дахиж хараагүй хэмээн хэлсэн байдаг. Үүгээр зогсохгүй цагдаагийн ажилтнууд түүнээс Кристинийг ямар машин ундаг талаар нь асуухад Хосей 2002 оны шаргал өнгийн Mazda хэмээн хариулсан. Цагдаагийн ажилтнууд үргэлжлүүлэн түүнээс тэгвэл хар өнгийн Ford Focus хийнэх үе Кристин өөр машинтай юу хэмээн асуухад нь Хосей миний мэдхээр лав үгүй, Кристинд өөр машин байхгүй хэмээн хариулсан байдаг. Гэтэл үнэндээ Кристин алга болохоосоо 10 хоногийн өмнө машинаа сольсон байлээ. 2002 оны шаргал өнгийн Mazda ундаг байжгаад түүнийгээ зараад 2017 оны хар өнгийн Ford авч унсан. Тэр байтугай Кристинд машиныг нь сонголцоод түүнтэй хамт явж машин авсан хүн нь Хосей өөрөө. Гэтэл ингээд орон гарын юм яриад юу хар машин гэж шалтгаан нь тодорхойгүйгээр мэдэн бодлоод эхэлсэн байгаа. За Кристиний гэрт ирсэн цагдаагийн офицерууд энэхүү Хосейтэй ярьсныхаа дараа ер нь бүх зүйл нэг л биш байгаад байна да гэдгийг гадралсан тул оройн нь дахин Кристиний гэрт нь ирсэн. Гэвч гэр нь өдөр ямар байсан яг тэр чигээрээ цонхнууд нь онгорхой мөн хинч хаалгаа тайлж өгөөгүй. Тиймээс цагдаагийн ажилтнууд Кристиний хөршүүдийн хаалгыг тогшин хизээ хамгийн сүүлд Кристинийг харсан талаар нь асуухад нэг хөршин Кристинийг хэдэн өдрийн турш хараагүй. Гэхдээ өдрийн 12 цагийн үед Хосей Кристиний гэрээс нь гараад машиныг нь унаад хөдлөөд явж байгааг нь бол харсан талаараа ярьсан байдаг.
Ингээд за ер нь л энэ нэг л биш вэ хэмээн бодсон цагдаагийн ажилтнууд хөршөлтөнд ярилцсныхаа дараа Кристиний хаалгыг нэвдэн дотгош орцгоосон бөгөөд харамсалтайгаар амь насаа алдсан байх Кристиний цогцыг угаалгын өрөөнөөс олсон. Харин 14 сартай Ваниса охин бол тэнд байгаагүй. За Кристин Холлоуэй гэж хэмбэ? 43 настай Кристин Холлоуэй нь 5 хүүхэдтэй айлын хамгийн том нь. Түүнийг эргэн тойрных нь хүмүүс үргэлж инээж явдаг, өөрөөсөө гэрэл цацруулсан тийм хүн хэмээн ярьсан байдаг. Кристин багасаа л хүүхдэд маш их хайртай, том болоод хайртай хүнтэйгээ уулзч сайн эхнэр, сайн ээж болох нь түүний бүр багын мөрөөдөл байсан. Түүний багш болохоор шийдсэн ч гэсэн хүүхдэд хайртай, хүүхдүүдтэй ажиллахдаа дуртай байдагтай нь холбоотой. Кристин анх болзооны апаар дамжуулан Хосеитөө танилцчихсан юм байлээ. Хэдийгээр тэдний харилцаа Кристиний мөрөөддөг байсан шиг тийм гоё, сайхан, аз жаргалтай байгаагүй, маш олон асуудлуудтай байсан ч гэсэн Кристин Хосеитэй хамт үлдэхээр шийдэж тэд дундаасаа охинтой болсон нь. За Кристиний амь насаа алдсан хэргийг хариуцаж авсан мөрдөгчид хамгийн эхлээд Кристиний цогцыг задлан шинжилгээнд оруулахаар шүүх эмнэлэг рүү илгээсэн ба задлан шинжилгээний хариугаар Кристинийг толгой тус газраа мохой зүйлээр доод тал нь 8 удаа цохиулан энэхүү бэртлээсээ болж амьсгал хураасан хэмээх албан ёсны дүгнэлтийг гаргасан байдаг. Энд өөр нэг аимшигтай зүйл нь гэвэл Кристиний гавлын яс нь бутраад бүр зарим хэсгүүд нь алга болсон байснаас харахад түүнийг толгойдоо ямар аимшигтай бэртэл авсан гэдг нь тодорхой харагдаж байгаа. Шүүх эмнэлгээс гэмт хэрэгтний ашигласан зэвсгийг нь алах байж магадгүй хэмээн таамаглацгаасан. Гэхдээ хэрэгтний хэрэг үйлдэхтэй ашигласан зэвсэг нь Кристиний гэрээс нь бол олдоогүй. Харин хэргийн газар дээр үзлэг хийсэн шинжээчдийн гаргасан дүгнэлтээр Кристиний амь насаа алдсан газар нь угаалгын өрөө байгаагүй. Тэрээр толгойдоо маш олон удаа мохой зүйлээр цохиулсныхаа дараа охиныхоо орлоо мөлхөж жоод Ванисагийн орныхон наахан талд ухаан алдаад буцаж сэрэлгүйгээр тэр чигтээ амьсгал хураасан. Харин үүнийхэн дараа хэн нэгэн түүний хувцсыг нь тайлаад угаалгын өрөөнд оруулан байнын дотор нь хийгээд орхисон хэмээх ийм дүгнэлтийг гаргасан байдаг. Яг энэ дүгнэлтийг нь харахад бол үнэхээр сэтгэл өвдмөр, тэрээр амьсгал хураахынхаа өмнө хүн сүүлийнхээ мөчөд хүртэл охин дээрээ очих гээд орлоо мөлхөж жоод охин дээрээ очиж чадалгүй энхүү амьсгал хураасан байгаа. За ингээд бас болоогүй Кристиний цогцыг нь олох үед гидсийг нь зүсээд дотор эрхтнүүдээс нь гаргаад хажууд нь тавьчихсан ийм байдалтай байсан. Яг ямар эрхтнийг нь ил гаргаад ингээд тавьчихсан байсан гэдг нь бол олон нийтэд мэдээлэгдээгүй. Гэхдээ задлан шинжилгээний хариугаар гэмт хэрэгтэн Кристинийг амьсгал хураасны дараа гидсийг нь зүсэн дотор эрхтнүүдийг нь ил гаргаж ирсэн хэмээн дүгнэлт гарсан бөгөөд энэхүү дүгнэлтээр Кристиний амьсгал хураасан цагийг нь 5-аас хагас жилжих шүн хэмээн тодорхойлсон байдаг. Үүнээс гадна Кристиний цогцос олдох үед тэрээр гартаа туг үс атгахчихсан байдалтай болцсон юм байлээ. Мэдээж энэхүү үс нь гэмт хэрэгтний үс байх өндөр магадлалтай. Кристин өөрийгөө хамгаалахаар оролдож явах үедээ гэмт хэрэгтэнтэй тэмцэлдэн үснээс нь зулгаасан гэсэн үг. За харин хэргийн газар дээр үзлэг хийжсэн шинжээчдийн хувьд жижиг хэмжээний цусны толбнуудыг Ванисагийн өрөөнөөс нь олсон байдаг. Ванисагийн тоглоомууд дээрээс, ханан дээрээс, хаалганууд дээрээс гэд ер нь Кристиний гэрийн хаа сайгүй цусны толбнууд үсэрсэн байсан нь илэрсэн байгаа. Уг нь энгийн хүний нүдээр харахад бол угаалгын өрөөнөөс бусдаар гэр нь маш цэвэрхэн харагдчихсан. Гэхдээ наривчлсан шинжилгээ хийгээд үзэхэд гэрийн хаа сайгүй цусны толбнууд олдсон. Мөн гал тооны өрөөний угаалтурын доод талынхын шүүгнээс цэвэрлэгээний бодисонд түлэгдээд бүр өнгөн гантцсан чихтэй алчуурууд түмхэн дотор байж байгаа нь мөн олдсон байдаг. Тэгэхээр энэ нь гэмт хэрэгтэн хэрэг үйлснийхаа дараа Кристиний гэрийг нь цэвэрлсэн гэсэн үг болж таарч байгаа. Үүнээс гадна гал тогооных нь өрөөнд байх угаалтуурын дотроос маш жижиг хэмжээтэй ясны хэлтэрхиynүүд мөн олдсон байдаг. За энэхүү угаалтуурын дотроос олдсон ясны хэлтэрхиynүүд дээр шинжилгээ хийгээд үзэхэд энэхүү ясны хэлтэрхиynүүд нь Кристиний яс болох нь мөн тогтоогдсон. Өмнө нь хэлсэнчлэн Кристиний гавлын яснаас зарим хэсэг нь алга болсон байсан шүү дээ. Тэгэхээр гэмт хэрэгтэн Кристиний гавлын ясыг нь бяцалж амь насыг нь хөнөөгөөд яг тэр хэсэг газраа алчуураар цэвэрлэнгүүт гавлын яснаас нь бутарсан хэсгүүд алчууранд нь алдаад угаалтууранд өнөөх алчуураа угаах үед нь Кристиний гавлын ясны зарим хэсэг нь угаалтуур руу урссан болж таарч байгаа юм. Цаашлаад хэргийн газраас ягаан өнгийн өрөөсөн крокс олдсон ба нөгөө өрөөсөн нь бол гэрээс нь олдоогүй.
Мөн Кристиний гэрт болон балкон дээр нь байсан хогийн савнуудаас цэвэр усны хуванцарт савнууд болон пивний лаазнууд муулдсан. Хогийн савн дотор нийт пивний 12 ширхэг хоосон лааз байсан боловч Кристиний биенээс бол ямар ч цогтууруулах хундаа илрээгүй. За Кристин Ваниса хоёр давхар байшингийн 2 давхарт амьдардаг. Энэхүү байшин нь доороо 3 гаражтай. Энэхүү 3 гаражийнх нь нэгийг нь өөр нэг хүн түрээсэлдэг. Тэндээ жижиг сажиг засварын ажлууд хийдэг байсан юм байлээ. Тухайн эрэгтэйгийн хэлж байгаагаар 11-р сарын 29-нд буюу 5 дахь өдрийн орой дээд давхраас нь нэг тийм сонин чимээ гараад исэн. Тавилга зөөгөөдөж байгаа юм шиг эсвэл алхаар юм нүдээдж байгаа юм шиг нэг тийм бөглүү чимээ. Тухайн үед тэрхүү эрэгтэй бодохдоо бол дээд талд нь байгаа айл тавилгаа янзлаад гэртээ юм хийгээд байгаа бололтой гэж бодсон бөгөөд түүнийг ажиллаа дуусгаад гэртээ харахаар үед Кристиний цонх нь онгорхой байсан. За харин Кристиний өөр нэг хуршийнх нь хэлснээр тэрээр 11-р сарын 30-нд буюу Бямб гарагт Хосеийг Кристиний хар өнгийн Ford машинд Ванисаг суулгачихсан. Хүүхдийн суудлыг нь тохируулж янзлаад зогсож байгааг нь олж харсан байгаа. Гэхдээ Кристиний гэрээс болон машинаас нь ямар ч хүүхдийн зориулалтын суудал огт олдоогүй байдаг. Бидний мэдж байгаачлан нэгд өдрийн өглөө Хосеийг Кристиний гэрээс гараад явж байгааг харсан гэрч ч мөн байгаа. Мөрдөгчөд Кристиний гэрийнх нь эргэн тойронд байх хяналтын камеруудыг шалгаад үзэхэд Хосей өөрийнхөө машинтай бас Кристиний машинтай хэд хэдэн удаа гэрээс нь орж гараад нааш цааш явж байгаа бичлэгүүд нь олдсон байдаг. Гэтэл задлан шинжилгээний хариугаар бол Кристинийг 5 дахаас хагасайн чилжих шөнө нас барсан гэж үзээд байгаа. Тэгэхээр Хосеийг ингээд гэрлүүн орж гараад явж байгаа үед тэрээр аль хэдийн амьсгал хураасан байсан гэсэн үг. За ингээд бүх нотлох баримтууд Хосеийг гол сэжигтэн хэмээн зааж исэн тул мөрдөгчд түүнийг ээжийнх нь гэрт байж ахт нь хилцээр авчирн түүнээс мэдүүлэг авч эхэлсэн байдаг. Хосеийг ээжийнх нь гэрээс хилцээр авч ирэх хооронд 38 минутын турш тэрээр мөрдөгчдийн машины гоёыг нь гайхаж цаашлаад мансууруулах бодис хэрэглэхээ болоод удаж байгаа талаараа болон ер нь согтууруулах хундаач хэрэглэхээ бааргал болсон талаараа гээд зогсолтгүй маш олон зүйлсийг ярьж исэн. Гэхдээ хачиргалтай нь Хосеийн охин нь ор сураггүй алга болчиход байгаа. Харин тэрээр охиныхоо талаар ганц ч зүйлийг мөрдөгчдөөс асуугаагүй. Ер нь түүнд охиндоо санаан зовж байгаа ямар ч байдал ажиглагдаагүй. За хилцээр ирснийхэн дараа мөрдөгчд түүнээс Кристинтэй яг ямар холбоотой болохыг нь асуухад Хосей Кристин бит хоёр бараг л ямар ч холбоогүй хүмүүс. Дундаасаа хүүхэдтэй болохоор л хаяа нэг амралтын өдрүүдээр уулзцаадаг би гэрт нь очдог байсан. Заримдаа санхүүгийн тал дээр би түүнд тусалдаг. Яг үнэндээ тэр миний найз охинч биш. Хүүхдээ бодоод л түүнд хаяа тусалдаг байсан юм хэмээн хэлсэн байдаг. Цаашлаад мөрдөгчд түүнээс Кристинийг хизээ хамгийн сүүлд харсныг нь асуухад Хосей талархлын баяр гээд Кристин Ваниса хоёр манай дээрээд ээжент маань бид хэд хэсэг байцгааж агаал тэд явцгаасан. Тэгэхэд л би түүнийг сүлд харсан. Тэднийг явсны дараа би Хектор гээд найз дээрээ очиод бид хамтдаа Бриджпорт хот руу явсан хэмээн ярьсан байдаг. За тэгснээ бас болоогүй мөрдөгчд тэр Хектор гээд найзынх нь овог болон гэрийнх нь хаяыг асуухад би гэрийнх нь хаяг овог энтрийг мэдэхгүй штэ гэж хэлсэн байгаа. Ер нь бол Хосей Кристин Ваниса хоёрыг хаана байгааг мэдэхгүй гэдгээс өөр ямар ч зүйлийг мөрдөгчдөд хэлээгүйгээс гадна мэдүүлэг авч эхэлснээс 40 минутын дараа нэмж мэдүүлэг өгөхгүй одоо хармаар байна хэмээн хэлсэн байдаг. Энэ үед мөрдөгчдүүд хангалттай нотлох баримт байгаагүй тул Хосеийг хүчээр саатуулж байцаалт авах ямар ч боломжгүй түүнийг гэрлүүнд хүргэж өгөхөөс өөр аргагүй хүрцгээсэн. Гэхдээ тэд ямар ч байсан Хосеийн өмсөжсэн хувцсыг нь шинжилгээнд оруулахаар аваад үлдсэн байгаа. Хосеийг хувцаа тайлж авах үеэр мөрдөгчүүд цээжнийхэн зүүн талд хөхрөлт үүссэн байгааг мөн анзаарсан ба түүнээс цээжин дээр нь яагаад хөхөрчихсөн байгааг асуухад Хосей мэдэхгүй хэмээн хариулсан. За ер нь ганц энэ хөхрөлтч биш мөрдөгчд түүнтэй уулзах үедээ нүүрнийх нь баруун тал хавтаад улаачихсан. Гаран дээр нь хит хитэн маажуулсан уул мөр байгааг ч мөн олж анзаарсан байдаг. Энэ үед бол мөрдөгчүүд Хосейд Кристинийг амь насаа алдсан байдалтай гэрээс нь олсон талаараа юу ч хэлээгүй байсан. Харин түүнийг ээжийнх нь гэрт буцааж авчирээд гэрт нь нэгжлэг хийх зөвшөөрлөө гаргуулж авах гээд хүлээж авах зураа Хосейн ээж Лидия болон түүний нөхөр Марко мөн Хосей нарт Кристинийг нас барсан талаар дуулгасан байдаг. We know where Christine is. You know what Christine is? Yes. Oh, you guys found her? Yes.
What about the baby? Christine's dead. No. What happened to her? What happened to her? ¿Cómo va a ser? No. We're looking for Christine is dead. your son to shine a light on our situation that we're working with right now. So to let you know this, it's a homicide. Oh my God. We are looking for all the help we can get. За энэ үед мэдээж Хосеийн ээж нь шоконд орж энэхүү мэдээг маш хүндээр хүлээж авсан бол харин Хосе бол бараг л ямар ч сэтгэл хөдлөл үзүүлээгүй. Харин ээжийнхаа ямар сэтгэл хөдлөл гаргаж байгааг ажигласан маягтай сууж исэн байгаа. Мөрдөгчд ээжээс нь Хосеийг өнгөрсөн амралтын өдрүүдээр болон нэгд өдөр хаана байсан гэдгийг нь мэдхүү хэмээн асуухад Лидия хүүрүүгээ хараад чи 5 дахь орой Кристин Ваниса хоёртой хамт гараад явсан биз дээ. Кристин өөрийнхөө машиныг чи бас өөрийнхөө машиныг унаад явсан. Ваниса хаана чи мэдж байгаа юу гэж асуухад Хосе хариуд нь би яаж мэдхийн бэ? Би тэр хоёртой хамт яваагүй гэдэг. Тэр хоёр гэрлүүгээ харин би Хекторын гэрлүү явсан. Оройн нь би тантай видео кол хийгээ үздээ. Тэгэхэд Кристин Ваниса хоёр надтай хамт байж байгааг нь та харсан юм уу? Би тэр хоёртой хамт байна гэж яг үнэндээ худлаа хэлсэн. Найзуудтайгаа уулзаад шоудж байгаа гэдгээ танд хэлмээргүй байсан болохоор худлаа хэлсэн хэмээн хариулсан байдаг. За харин энэ үед Лидия Хосе хоёрын харилцан яриаг ажиглаад сонсоод ижилсэн мөрдөгчөд дундуур нь орж ирээд Хосегоос чи хэний утсаар ээж рүүгээ ярьсан гэхэд нь Хосеийг Хекторын утсаар ярьсан гэж хамаалтсан байгаа. Мөрдөгчөд Лидиагаас тэр өдөр Хосегоос өөрт нь ирсэн дуудлагыг харж болох уу хэмээн асуухад Хосе харин энэ үед нь сандарч Хекторын утаснаас биш iPad-наасаа залгасан байна хэмээн хэлсэн зүйлээ тэр дор нь няцаасан. За Хосегийн тухайн өдөр ээж рүүгээ залгасан iPad нь түүний хүүтэйгээ хувааж хэргэлдэг дундийнх нь iPad нь байсан байлээ. Энэхүү iPad-ыг нь мөрдөгчөд хурааж аваад шинжилгээнд өгөхөд Хосе 5 дахь орой гэрээсээ гараад явсныхаа дараа ээж рүүгээ залгахдаа Кристиний гэрийн Wi-Fi-ыг ашигласан гэдг нь тогтоогдсон байдаг. Тэгэхээр энэ дуудлага бол Хосе Кристиний гэрт байж байхдаа хийсэн дуудлага гэдэг нь ийхүү нотлогдож байгаа. За мөрдөгчөд Хосеийн гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл гаргуулж аваад нэгжлэг хийгээд үсгэхэд угаалгынх нь өрөөнөөс угаах гээд сагсан дотор хийчихсэн байгаа хэд хэдэн алчуурнуудыг олсон байдаг. Эдгээр алчуурууд дээр улаан хөрөн өнгийн толб тогтчихсон байсныг нь мөрдөгчөд цусны толб байж магадгүй хэмээн сэжиглээд шинжилгээ хийлгэхээр цааш нь илгээсэн. Үүнээс гадна Хосеийн машиных нь багаачнаас хар өнгийн том хогийн уутнууд мөн олдсон ба хогийн уутнууд дээрээс улаан өнгийн толбнууд мөн олдсныг нь мөрдөгчөд бас л шинжилгээнд оруулахаар илгээсэн байдаг. Ингээд нэг их худлахгүй шинжилгээний чариу гарч алчуурнууд дээрээс болон хогийн уудан дээрээс олдсон цусны толбнууд нь Кристиний цус гэдг нь батлагдсан байдаг. За Хосе анханасаа нэг Хектор гээд найзтайгаа амралтын өдрүүдээр хамтдаа байсан гэд яриад байгаа. Тэгвэл мөрдөгчөд Хосеийн тэрхүү Хектор гээд найзыг нь мөн олоод очиж уулзсан байдаг. Гэтэл 5 дахь орой Хосе Хектор дээр ирээд тэд хамтдаа Бриджпорт хот руу явсан гэдэг нь бол үнэн болж таарсан. Цаашлаад Хектор хагасан болон бүтэнсээ өдөр Хосеийг өөртөө хамт байсан хэмээн мэдүүлгээ өгсөн байгаа. Харин мөрдөгчөд Хосеийн утасных нь байршлаар 5 дахь бүтэнсээ өдрийн хооронд яг хаагур явсныг нь шалгаад үзэхэд Хосе Бриджпорт руу явчаад дараа нь Кристиний гэрт ирсэн гэдг нь тодорхой харагдчихсан. Мөрдөгчөд Хектороос байцаалт авч явах үедээ хэрвээ худал мэдүүлэг өгөх юм бол өөрөө буцаад маш хүнд асуудалд орно гэдгийг мэдж байгаа эцтэй хэмээн сануулга өгсөн ба энэ үед харин Хектор ярьсан зүйлээ өөрчилж яг үнэндээ Хосе намайг ингээд мэдүүлэг өгчих гэж гуйс юм аа. 5 дахь орой бид хоёр Бриджпорт руу явсан нь үнэн, хагасанд болон бүтэн санд би Хосетэй уулзсан ч гэсэн үнэн. Тухайн амралтын өдрүүдээр тэр хэд хэдэн удаа манайд ирсэн. Гэхдээ байн буцаж гарч яваад хаашаа явж байгааг нь бол би мдээгүй хэмээн ярьсан байдаг. За энэ бичлэгэн дээр харагдаж байгаачлан хагасаа өдрийн өглөөний 6 цагт Хосеийг Кристиний гэрээс нь гараад машинтайгаа явж байгаа нь харагдаж байна. Үүнээс 7 минутын дараа тэрээр нэгэн шатхуун түгээх газар дээр ирэн дэлгүүр ороод тамхи худалдаж авахар оролцсон боловч түүнийг хаартан болохгүй байсан тул буцаад гараад явсан. Харин үүнээс 1 цаг 30 минутын дараа Хосе дахин Кристиний гэрээс нь гараад явж байгаа нь хяналтын камерт бичигдэн үлдсэн бөгөөд энэ үе тэрээр Кристиний өөрийнх нь машиныг унаад явж исэн байгаа.
Ингэж явж байх үедээ Хосе Кристиний утсыг нь бас өөртөө аваад явж исэн юм шиг байлээ. Түүний очисон газруудтай Кристиний утас яг хаана байсан байршлууд нь яг таарчилсан. За Кристиний машиныг нь унаад гараад явснаас хойш 1 цаг гарангийн дараа буюу 9 цаг 13 минутанд тэрээр буцаад Кристиний гэрт нь ирсэн. Харин үүний дараа нэгд өдрийн үдээс хойш Кристин Хосе хоёрын хоёулангийнх нь машин Кристиний гэрийн урд талд зогсоол дээр байж байгаа нь энд харагдаж байгаа. Энд харагдаж байгаа энэ бичлэг бол хамгийн анх Кристинийг зүгээр байгаа эсхийг нь шалгахаар ирсэн цагдаагийн офицерын Барри Кэм буюу цагдаа нарын биедээ авч явдаг хяналтын камер дээр бичигдэн үлдсэн байсан бичлэг. Тэгэхээр ер нь бол цагдаагийн офицерууд хамгийн анх Кристинийг эрт нь ирээд хаалхыг нь тогшоход Хосе дотор нь байж исэн болж таарч байгаа. За Хосе хагас өдрийн өглөө эрт 6 цагаас эхлүүлээд ер нь бол хэд хэдэн удаа ийш тийшээ яваад буцаж Кристиний гэрт нь ирээд дахиж гараад ингээд яваад байгаа нь бол харагдаж байгаа. Ингэж явж байхдаа түүний очисон газруудынх нь нэг бол Saint Michael's гээд сүм байж таарсан. Энэхүү сүмийн урт талд хүмүүс хандив өгөх маягаар хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл зэргийг хийж үлдээдэг ийм хайрцагнууд байдаг. Хэд хонжоогоод сүмийнх нь хүмүүс энэхүү хайрцаг дотор хүмүүсийн хийсэн эд зүйлсийг аваад хэрэгцээтэй хүмүүст нь тарааж өгдөг бөгөөд 12 дугаар сарын 5-нд сүмийн ажилтан энэхүү хандивын хайрцагнуудыг хоосолж жогоод дотроос нь хэд хэдэн ууттай эд зүйлсийг олсон. За энэхүү уутан дотор хүүхдийн хувцас, тоглоом, буддаг ном гээд маш олон зүйлс байснаас гадна дотроос нь Кристинд хаягдсан захианууд мөн олдсон байдаг. Хамгийн гол нь эдгээр зүйлсийн ихэнх нь дээрээ цус шиг улаан хүрэн тоолбонуудтай байсан байгаа. Үүнийг ажигласан сүмийн ажилтан захиан дээр байсан хаягийг Google-ээс хайж үзээд Кристиний амь насаа алдсан талаарх мэдээллүүдийг олсноор тэр дор нь цагдаад дуудлага өгсөн байдаг. За цагдаагийн ажилтнууд энэхүү дуудлагын дагуу 5 минутын дотор сүм дээр ирсэн бөгөөд тэрхүү ууттай сүмийн хандивын хайрцагт хийгээд орхисон эд зүйлсүүд дунд живхний зориулалтын хогийн сав, нэраа хүүхдийн дээр тоглоомнууд гээд ихэнх нь хүүхдийн эд хэрэгслүүд байсан ба хэд хэдэн насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хүний хувцснууд мөн уутнаас олдсон. Үүнээс гадна өмнө нь Кристиний гэрээс нь ягаан өнгийн өрөөсөн Крокс олдсон доо. Тэгвэл нөгөө өрөөснөө нь энэхүү уутан дотроос олдсон байгаа. За эдгээр эд зүйлсүүд нь баг бүгдээрээ шахуу дээрээ цусны толботой байсан ба эдгээр цусны толбонууд нь Кристиний цус гэдэг нь мөн шинжилгээгээр тогтоогдсон байдаг. Харин Кристиний охиныхоо ойр зургийн зүйлсийг нь хийгээд авч явдаг байсан саарлангийн үүргэвчин болон Ванисагийн машины зориулалтын суудал нь огт олдоогүй. За Кристиний цогцос олдсон цагаас эхлүүлээл мөрдөгчөд Ванисаг хаана байгааг нь олохоор эрчимтэй ажиллаж исэн боловч харамсалтай нь бяцхан охин хаана байгаа талаар болоод түүнд юу тохиолдсон талаар ямар ч сураг ажиг сэжүүр гараагүй. Кристиний гэр бүлийнхэн, цагдаагийн ажилтнууд, Хосеийн өөрийнх нь гэр бүлийнхэн, бүр олон нийт гээд маш олон хүмүүс Ванисаг хайж исэн. Гэхдээ Хосе бол огт үүнд оролцоогүй. Би хаана байгааг нь мэдэхгүй юм чи одоо яах вэ гэж сууж исэн байгаа. За ингээд ер нь нотлох баримтууд хангалттай болоод ирэх үед мөрдөгчөд Хосеийг Кристиний өвхөлд гин буруутай 1-р зэргийн хүн амны гэмт хэргийн сэжигтнэр баривчлан хорсон. Түүнээс хэд хэдэн удаа байцаалд авахд тэрээр би юу ч мэдэхгүй, би юу ч хийгээгүй гэдгээс өөр зүйл хэлээгүй байж яснаа гинтхэн мэдүүлгээ өөрчилж дараах зүйлсийг ярьсан байдаг. 5 дахь өдрийн орой Хосе Хектор хоёр уулзаад PCB гэх мансууруулах бодис хэрэгэлцгээсэн. Энэхүү мансууруулах бодис нь хий юм харах, хий юм сонсох, өөрийн ухаанаа алдах гэх мэт маш хүчтэй үйлчилгээ үзүүлдэг. Хосеийн хэлж байгаагаар тэрээр 5 дахь оройноос авахуулаад хагасан, бүтэн сайн гээд амралтын өдрүүдээр хэд хэдэн удаа энэхүү мансууруулах бодисыг ар араас нь хэрэгэлсэн тул эдгээр өдрүүдэд түүний ухаан санаа нь орон гарan байдалтай байсан. Түүнээс ханж байгаагаар 5 дахьаас хагасан жилжих шөнө хоёр эрэгтэй Кристиний гэрт хүчээр дайрч орж ирээд Хосеийг боож ухаан алдуулаад Кристинийг зэрлэгээр амь насыг нь хөнөөгөөд охиныг нь хулгайлаад аваад явсан гэсэн ийм зүйлийг ярьсан байгаа. За энэхүү тэрээр өөрийгөө Кристиний өвхөлд ямар ч гин буруугүй хэмээн гүрээсээр байсан тул энэ эрэгтэй холбоотой шүүх хурал болохоор болсон. Гэхдээ шүүх хурлын хугацаа хэд хэдэн удаа хойшлогцоор 5 жил өнгөрсөн байгаа. Харамсалтайгаар энэ 5 жилийн хугацаанд Ванисагаас ямар ч сураг гараагүй, бас Хосеийн сүүлд өгсөн мэдүүлгэнд ч өөрчлөлт ороогүй. Ингээд 43 настай Хосеийн шүүх хурал 2025 онд албан ёсоор эхэлсэн байдаг.
Прокурорын талаас хэрэг гарах үед Хосей PCP хэрэгэлсэн байсан гэдг нь худлаа. Тэр зүгээр сохтуу байсан хэмээн хэлсэн ба Кристиний гэрт 2 хүн орж ирээд өөрийг нь ухаан алдуулаад Кристинийг хөнөөгөөд охиныг нь аваад явсан гэх эдгээр зүйлс бол бүгд санаанаасаа зохиосон үлгэрнэ. Мөрдөгчөд мөрдлөгөө явуулж авах үедээ Кристин Хосей хоёрын эргэн тойрных нь хүмүүстэй уулзаж хэд хэдэн хүмүүстэй тэр хоёрын харилцааны талаар ярилцсан байлээ. Тэгэхэд ер нь бол тэднийг мэддэг хүмүүс Хосеийг нэлээд хартай, харгас, хүчирхийлэгч этгээд байсан талаар нь ярьсан байдаг. Үүн дээр үндэслээд прокурорын талаас Хосеийг уусан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үлдэж агаад энэ нь сүүлдээ Кристиний амь насанд хүрэх шалтгаан нь болсон хэмээн тайлбарлсан. За яагаад түүнийг сохтуу байсан гэж яриад байгаа вэ гэхээр Кристиний гэрийнх нь хогийн савнаас 12 ширхэг хоосон пивний лаз олдсон. Гэхдээ Кристиний биенээс ямар ч цогтууруулах ундаа илрээгүй. Цаашлаад Кристиний цогцос олдох үедээ гартаа туг ус атгахчихсан байсан да. Тэгвэл энэхүү ус нь Хосеийн ус болох нь ДНХ-ийн шинжилгээгээр мөн батлагдсан. Үүнээс гадна Хосей Кристинийг хөнөөснийхөө дараа зөв зүгээр машин бариад бүр дэлгүүр орж тамхи худалдаж авах гээд явж исэн. Гэтэл PCP мансууруулах бодисын үйлчилгээ нь хамгийн багадаа 8 цагийн дараа л хүний биенээс баг багаар гарч эхэлдэг. Хэрвээ үнэхээр Хосей PCP хэрэглээд мансуурчихсан юу болоод байгааг ойлгохгүй явж исэн бол зөв зүгээр ингээд машин бариад дэлгүүр ороод явж явах боломжгүй. Ер нь түүний анханасаа өөрийгөө мансууруулах бодис хэрэгэлсэн гэж мэдүүлэг өгсөн ч гэсэн цаана учиртай. Хүчтэй мансууруулах бодис хэрэглээд өөрийн ухаангүй байх үедээ хэрэг үйлдсэн тохиолдолд тодорхой хэмжээгээр түүний авах ялын хэмжээ багасах боломжтой. За үүнээс гадна энд өөр нэг чухал зүйл байсан нь 5-аас хагас жилж өгшөн шөнийн 2 цагийн үед Хосеегоос шуурхай албаны 911 утсанд дуудлага ирсэн байлээ. 911-ийн оператор дуудлаганд хариулах үед Хосей Mortal Avenue-д тусламж хэрэгтэй байна хэмээн хэлсэн. Оператор түүнээс хаягийг нь асуухад тэрээр дахиж юм хэлээгүй бөгөөд цаана нь эмэгтэй хүний хоолой сонсогдчихсэн байгаа. За Хосей шүүх хурлын үеэр энэ талаар тайлбарлахдаа хэрвээ би хэрэг үлдэх гээд байж исэн бол яагаад өөрөө 911 руу заалгана гэж. Тэр үед би мансуурчихсан байсан. Гэхдээ гэрт 2 эрэгтэй хүн орж ирэхийг нь бол мэдсэн. Тэгээд 911 руу залгаж идэл Кристин надаас яагаад тусламж дуудаад байгаа юм бэ гэж асуусан. Учир нь Кристин тэр үед гэрт өөр хүмүүс ороод ирсэн гэж мэдээгүй байсан юм. Гэтэл намайг оператортой ярихаар оролдож явах үед өнөөх 2 эрэгтэй ардаас гарч ирээд утсыг минь булааж аваад тасалчихсан. Тэгээд намайг ухаан алдуулсан. Кристинийг хөнөөсөн. Ванисаг тэд аваад явахдаа 2 эрэгтэйгийн нэг нь надад хэрвээ цагдаа руу залгах юм бол охин чинь найз охин шиг чинь болно шүү гэж хэлсэн. Тиймээс би айгаад цагдаа дуудаж чадаагүй. Босоод Кристиний гэрийг нь цэвэрлсэн хэмээн ярьсан байдаг. За ингээд Хосеийн эцсийн шүүх хурал 2025 оны 4-р сарын 22-нд болж шүүх хурал дууссаны дараа шүүгчид 1 цаг 30 минутын турш хуралдаж агаад Хосеийг Кристиний амь насыг хөнөөсөн хүн амны гэмт хэрэгт гэм буруутай хэмээн үзсэн. Түүний яг ямар ял авах ялын хэмжээ нь 2025 оны 7-р сарын 8-нд эцэслэн шийдвэрлэгдэх юм байна. Ер нь бол түүний авах ялын хэмжээ нь ойролцоогоор 65 жилийн хорих ял хэмээн шинжээчид тооцоолж байгаа. Харин алга болох үедээ ердөө 14 сартай байсан Ваниса охины хувьд түүний талаар одоо хүртэл ямар ч сураг гараагүй. Мөрдөгчөд түүнийг ирэн хайсан хэвээрээ л байгаа. Хосей өөрөө эцсээ хүртэл Кристиний амь насыг хөнөөгөөгүй хэмээн гүрээсээр байсан тул яг яагаад тэрээр Кристиний амь насыг маш хэрцгийгээр хөнөөж гавлын ясыг нь буталж бүр дотор эрхтнийг нь хүртэл ухаж гаргаж ирсэн бэ гэдэг асуултын хариулт одоо хүртэл тодорхой болоогүй. Ер нь бол угаасаа өөрөөс нь өөр хэн ч үүнийг хэзэж мэдэхгүй байх. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэлээс илүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай. Энэ хүрээд өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань дуусчихин. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.